За энэ гурыг Wakaganai гэдэг дүрм байна. За энэ дүрм нь болохоор ямар үед хэрэглэдэг вэ гэвэл огтхонч тийм юм байх боломжгүй гэж тэрийг бүр маш хүчтэйгээр одоо тий эсэргүүцсэн хүчтэйгээр хэлэх үед хэрэглэнэ. Ямар ч тийм юм байх боломжгүй тийм зүйл байж таарахгүй гэж хатуу үүсгэх үед хэрэглэдэг. Тэгээд нөхцөл байдал, логик, эрүүл ухаанд үндэслэн тухайн зүйл болох боломжгүйг хатуу илэрхийлэхийг Wakaganai гэдэг юм байна. За ихэнхдээ итгэхгүй, огт зөвшөөрөхгүй байгаа сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ. Итгэхгүй, огт зөвшөөрөхгүй байгаа сэтгэл хөдлөл гэсэн үг. За Японоор хэлэх юм бол Zettai nani nani dewa nai буюу яасан ч тийм биш. Тууzen nai буюу одоо тийм ер нь тийм байх боломжгүй гэсэн утга юм бол илэрхийлдэг гэсэн. За сэцүү цогцыг харах юм бол Butsuke буюу plain form те одоо энгийн хэлбэр. За тэгээд дууshi, ikeyoshi, тэгээд Wakaganai. Nakeyoshi, nai мөн эсвэл de haru тэгээд Wakaganai. За meshi гэрдас но юм уу de haru аль нэг нь харин бас Wakaganai гэж харах нэ. За хэдүүлээ тэгвэл өмнөх хичээлээр нь болохоор Wakaganai Hazuganai гэдэг дүрмийг үтсэн ба Hazuganai гэдэг дүрмийг үтсэн ба. Тэгвэл Wakaganai болон Hazuganai хоёрын ялгаа нь юу юм бэ гэдгийг хэдүүлээ харъя. Өмнөхдөр нь ч гэсэн яг адилхан тийм Hazuganai дээр ч гэсэн тийм байх боломжгүй гэж ямар нэгэн шалтгаан байгаа тийм байх боломжгүй гэж байсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг юугаар ялгаатай юм бэ гэдгийг одоо би тайлбарлая. За基本的には意味は同じгэж基本的に意味は同じгэхээр ерөнхийдөө бол утга санаагаар адилхан. За Hazuganai буюу өмнөх хичээлдэр үтсэн нь болохоор Nanika Ryu Konkyo ga atte zettai ni nai гэж юм тийм үү. Nanika Ryu буюу ямар нэгэн шалтгаан. За Konkyo буюу ямар нэгэн одоо нотлох баримт тий байгаад тийм болохоор одоо zettai ni nai буюу тийм байх боломжгүй гэж хэлдэм байна. За хэдүүлээ Rei-бүнийг харах юм бол Kyo wa arubaito mo aru shi他の宿題もあるんだから буюу今日はөнөөдөр арубайто mo aru shi тэгэхээр арубайт ч гэсэн одоо цагийн ажилтай бас 他の宿題もあるんだから буюу өөр шүкүдай гэрийн даалгавар байгаа болохоор кё ичийн ничидээ өнөөдөр одоо нэг өдөр шүү дээ канжио 100個も覚えられるはずがないよгэж. Тэгэхээр кё өнөөдөр ичийн ничидээ нэг өдөр шүү дээ канжио ханзыг 100 хүртэл 100個もгэхээр бүр 100 хүртэл обоерареру хазуга най гэхээр цээжлэх ямарч боломжгүй. Ягаад гэвэл ийм шалтгаанууд байгаа, цагийн ажил байгаа, бас шүкодай буюу одоо гэрийн даалгавар байгаа гэж хэлж байна. Тэгэхээр Wakaganai гэдэг нь болохоор юу гэж юм бэ гэвэл zettai ni nai буюу бүр ямар ч тийм боломжгүй гэж шууд орж ирсэн байна. За Ryu ya Konkyo ga atte mo nakute mo ii desu. Атемо накутемо ийдэс буюу шалтгаан байсан ч болно, нотлох баримт байсан ч болно, байхгүй байсан ч болно гэж байна. За тоникаку ханаас тэрэх хитогу цуяку омо кото буюу тоникаку гэдэг маань хамгийн чухал нь одоо ханаас тэрэх хитог буюу одоо ярьж байгаа хүнийх нь хувьд л хүнийх нь л одоо бодол нь байх үед, бодол нь юм хүчтэй байх үед тэр одоо ярьж байгаа хүнийх нь хувьд л энэ нь одоо ямар ч боломжгүй ямар ч тий энэ зүйл байж таарахгүй гэж хатуу өгөөсгөх үед энэ нэг хэрэглэн гэхдээ Ryu буюу шалтгаан болон Konkyo буюу одоо нотлох баримт бол байх шаардлага бол байхгүй байсан ч бас болно гэсэн утгаар. За тэгвэл энийг уншамаар ичийн ничидээ канжи о хякуко мо обоерареру Wakaganai гэхээр энэ миний бодол ахгүй юу? Шалтгаан одоо байхгүй миний бодол. Угаасаа нэг өдөрт яасан ч 100 ханц чэйслэн гэж байхгүй тийм үлгэр байхгүй гэсэн тийм нюанстай гэсэн үг.
За поинтыг нь хэлэх юм бол ханаш дэрвихтэйгөө зитааны деванай буюу одоо би түрүүн хэлсэнчлээ ярьж байгаа хүнийх нь хувьд бол энэ бол маш тийм энийг устгаагүй юм нэ. За энэ бол байхгүй шүү манайхан sorry. За 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 уучлаарай. Тийм. За яг ярьж байгаа хүний хувьд л одоо тэр зүйл нь одоо бүр яасан ч тийм байх ёсгүй гэсэн өөр хон бодол байх ёстой. За ханаа шиг кодоба буюу ярианы хэллэг нь болохоор вакенай. Вакенай буюу ган байсан ч болно байхгүй байсан ч болно га байхгүй болчоороо ерөнхийдөө л ярианы хэлбэр болно гэсэн. За най кей дээр нэмэх нь вакега най болчоороо одоо зитай сүрүүда буюу яг өмнөдөө адилхан хоёр юм үгүйсгээд ирэхээрээ одоо най бас вакега най гэдээ ороод ирэхээрээ яг тэгнэл гэсэн одоо шинэ рэйбүнийг харах юм бол шачууно сүсүмэ миседакара буюу одоо шачуу одоо дараагийнх нь дарга штэ тийм юм чинь шачуу чи дараагийнх нь одоо санал болгосон дэлгүүр болохоор дэлгүүр юм одоо хоолын газар болохоор ойшикуна вакега най гэхээр одоо хамтгүй байна гэж байхгүй гэж. За энэ нь яг юу гэсэн юм бэ гэвэл зиттай ойши буюу яалчгүй хамттай байх ёстой гэсэн. Ойшикунай вакега най гэхээр амтгүй байна гэсэн тийм юм бол байхгүй тий амтгүй байна гэсэн одоо тийм зүйл байж таарахгүй тийм боломжгүй гэхээр энэ нь зиттай ойши буюу бүр яалтчгүй л энэ нь маш хамттай байна гэх тэр яга өөрөө цуяагүй хэлэх үед те за өөр рэбүнүүдийг үзье коно канжин Йомиро вакега най буюу ийм ханцыг уншиж чадна гэж байхгүй уншиж чадна тэр ханц нь бүр амар хэцүү ханц гэж бодъё тий. За дараагийн хан атараши пасоконга сенген но вакега най буюу шинэ компьютер пасокон гэдэг чинь одоо лаптопыг хэлж байгаа тийм компьютер нь 1000 yen буюу 1000 yen одоо Монгол мөнгөөр 25,000 төгрөг баггүй 25,000 төгрөг байна гэж байхгүй шүү дээ. Тэгэд яг өөрийнх нь хэлж байгаа бодол санаа нь яасан ч тийм зүйл байх боломжгүй гэх үед болохоор вакега най гэдэг үг хэлэх юм байна.